Хүн төрлөختний нэн эртний түүх, бичигдэж үлдээгүй соёл, бичигдсэн ч эх баримт нь орчин үед өвлөгдөж ирээгүй үйл явдал, өвөг дэдсийн түүхийг бидэндээ сануулж байдаг шинжлэх ухаан бол археолог. Харин монголчуудын хувьд уламжлал, түүх соёлын турсгалаар баялаг ард түмэн гэдэг нь археологийн шинэ баримтуудаар батлагдсаар байна. Монголын түүхийг уудлан тань мэдүүлэх археологийн судалгаа шинжилгээний ажлыг соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд 6 байгууллага эрхлэн явуулдаг. Тэдгээрээс шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн нийт судалгааны 70% хийж байна. Археологийн судалгаа гэдэг бол хүн төрөлхтний түүхийн, аливаа улс үндэстний түүхийн эрт үеийг бит олдуурын үндсэн дээр, эд үлгийн зүйлийн үндсэн дээр олон талын шинжлэх ухааны үүднээс наривчлан судалж, он цагийн тогтоож, учир холбогдлын тогтоож, түүхийг нөхдөг ийм шинжлэх ухаан. Монголд археологийн шинжлэх ухаан гэх юм бол 1880 оны хавцагаас эхэлж одоо Монгол нутагт байгаа эрдэнэ зүрх дүүх төрөлхтөн зүйлс бол дэлхийн шинжлэх ухааны эргэлтэнд орсноор эхэлсэн гэсэн тийм түүх байдаг. Монгол улсын нутагт одоогоор баримтжуулсан 90 гаруй мянган археологийн турсгал бүртгэгдэжээ. Гэхдээ тэдгээр олдвор хөдлөшгүй баримтуудыг эрдэм шинжилгээний үүднээс судлах ажил харьцангуй удаан явагддаг. Энэ нь Монгол орны нутаг дэвсгэр өргөн удам учраас дурсгал бүрийг малтан шинжлэх, бүртгэх хугацаа, хөрөнгө мөнгө шаарддагтай холбоотой. Харин голомт банк санаачлан археологийн хүрээлэн Гандан тэгчинлэн хийдийн эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран өв соёлын голомт төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Өв соёлын голомт төсөл маань бол одоо хэрэгжээд 2 дахь жилдээ явж байна. Энэ төслийг бол ерөнхийдөө анх одоо санаачлагч нь бол голомт банк болон манай хүрээлэн тэгээд Гандан тэгчлэн хийдийн өв соёлын хүрээлэн гэдэг энэ 3 байгууллага хамтарч байгаа. Бидний судалгааны ажил бол эхлээд Ван хааны ордон гэж нэрлэгддэг байсан хард хүнийн орд газар дээр хийгдэж исэн археологийн судалгаан дээр түшиглэж анх эхэлсэн байгаа. Туулгалын савдах түргэний голын балгас. Төслийн хүрээнд эхний ээлжинд 1970-ад оноос судлагдсан ч өнөөдрийг хүртэл таамаг төдий байсан түргэний голын балгасын он цагийг тогтоох, малдлагаас гарсан эд үлгийн зүйлийг судлах, лабораторийн шинжилгээнд оруулж зангилааг тайлах шаардлага гарсан юм. Үндсэндээ 1970-ад оноос бол тэр судалгааны эргэлтэнд орж манай Ахмад оюун судлаачид бүртгэж баримтжуулсан байдаг. За тэр үедээ бол Кеданы үеийн одоо Кедан балгас гэдэг нэрээр одоо анх бүртгэсэн. 2006 онд их Монгол улс байгуулагдсны 800 жилийн хүрээнд энэ дурсгал дээр археологийн судалгаа тодорхой хэмжээгээр хийгдсэн. За Навангуй тэргүүтээ одоо судлаачид тэнд малтлах судалгаа хийсэн. За судалгаа хийгээд бол Навангуй бол энэ хавцааны ордыг бол Хэрээдийн Ван хааны ордны тойр мөн байж болох юм а гэдэг анхны юг хэлсэн байгаа. За тэр цагаас хойш ерөнхийдөө Ван хааны ордны тойр юм а гэдэг тийм одоо шинжлэх ухааны болоод олон нийтийн ойлголт төрж эхэлсэн байгаа. Улаанбаатар хотын эргэн тойронд байх археологийн олдвруудаас туулгалын бэлчирдэх түргэний голын энэхүү балгас томоохон байр суурь эзэлнэ. Тус олдврыг сүүлийн 30-аад жилийн турш Ван хааны ордны тойр, Чингис хааны намрын ордон зэргээр нэрлэж ирсэн. Харин 2020 оноос нийслэлийн холбогдох байгууллага соёл урлагийн газар, аялал жуулчлалын газартай хамтран энэ таамаг үнэн эсэхэд хариулт өгөх зорилгоор нийслэл орчинд байх археологийн дурсгалуудад дахин ажилласан нь энэ юм. Ингэхдээ 2022-2023 онд өв соёлын голомт төслийн хүрээнд археологийн судалгааны үндсэн аргаас гадна байгалийн шинжиллийн янз бүрийн аргаар судалж эхэлжээ. Шинжлэх ухааны шинэ арга зүгээр ер нь энэ хот аль үедээ холбогдох юм бэ гэдэг талаар одоо ямар нэгэн онцгийн тогтоох ер нь ямар шинжлэх ухааны хувьд бол нэг мөр болгох зорилготойгоор энэ төсөл эхэлсэн байгаа. Одоо тэр хэрэмний орчмоос олж байгаа барилгын хэрэглэгдэхүүн дээжүүд бол ерөнхийдөө Кеданы үе
онцаг ер нь гарч байгаа. Тэр лабораторийн шинжилгээгээр ч бас тийм гарна. Гарч байгаа эдүүлгийн тэр ваар савны хээ хваар харьцуулах археологийн баримтууд нь бол тэр хэрмийг бол анх бол яхааргүй 10-11-р зууны үед одоо байгуулагдсан байна гэсэн юм болж байгаа. Тэр яг хуучин Ван Хангийн урд Чингис хаан тэнд бас суурьж байсан гэж үзэж байсан боловч археологийн судалгааны үр дүнгээс үзвэл тэр бол Бурхан шашны сүм хийд байна. Бас нэрээд Монгол шарын шашин дэргэрэхээс өмнөх хуучин Бурхан шашны нэг сүм хийд байхан гэдэг онцаг тогтоох шинжилгээний үр дүнгээс бас дэмжиж тийм үр дүн гарч байгаа. Дахин судалж эхэлсний үр дүнд түргний голын балгасаас олдсон олдврын барилгын хэрэглэгдэх үү. Кеданы үе буюу 11-р зуунд холбогдох он цагт хамаарч байгааг тогтоосон юм. Харин хэрмийн голд байх шал багны суурь бүхий барилга нь 15-р зуунд холбогдох сүм хийдийн зориулттай туйр болох нь баримт нотолгоонуудаас илэрч байна. Гэхдээ тухайн дурсгал язгууртны тахилга шүтлэгтэй холбоотой юу? Урсгал чиглэл дэлгэрүүлэх шүтлэг бүхий барилга байсан уу гэдгийг буддын шашны бусад археологийн дурсгалтай харьцуулж нэрвчлэн судлах шаардлагатай. Аливаа шинжлэх ухааны гол одоо суурь нотлохын шинжлэх ухаанд суурилж байгаа. Шинжлэх ухаан гэдэг бол тэгэхээр тэдгээр нотлохын одоо шинжлэх ухаан дотор бол сорж зочгийн нотлох мөн одоо эдэлгийн зүйлээр нотлох гэж одоо ийм одоо гол чухал зүйлүүд байна л да. Энэ чинээс бурхан шашны холбогдолтой эдэлгийн зүйлс маш их болсон. Ялангуяа нэгдүгээрт бол сүм хийдийн одоо эндээс байгаа барилга өөрөө сүм хийдийн барилга байна гэдэг нь тодорхой болж байна. Хоёрдугаарт нь тэндээс гарч байгаа баарын эдлэл дээвэр дээр нь бас сүм хийд байх ёстой. Сүм хийд гэдгийг тодорхойлж өгдөг. Энэ бол бурхан шашны одоо сүм хийд муу юм байна. Тахилгын газар байна. Энэ бол хүндэтгэлийн одоо орон байна. Энэ жирийн одоо иргэн хүний одоо амьдардаг хаад ноёдын орд юм уу, өргөө юм уу, тэ? Одоо нүүдэлж байгаа нүүдлийн сорин газар юм уу гэдгээс ялгагддаг олон зүйлүүд байдаг л да. Сүм хийдэж бай, шүтэнтэй байгууламжч бай, бүгд л одоо ямар нэгэн хэлбэрийн барилга байгууламжтай байсан. Тэр утгаас хамгаалахаар хард хүн бол дээр үеэс одоо 1575 оноос эхлэн тэнд суурьсан хүмүүс бол одоо сүм дугны хэлбэртэй тийм байгууламжийг барьсан байна. Тэр нь болохтой зэрэг одоо Эрдэнэ 1586 онд байгуулагдсан. Тэр хард хүнийх болохтой зэрэг 1575 оноос эхэлсэн. Тэгэхээр тэнд баригдсан барилга Эрдэнэ зуугийн барилгатай 2-3 талаас нь төстэй. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг тодорхойлж илтгэж өгсөн зүйлүүд энэ цуулын одоо энэ хард үнэгэд нэрлэж байгаа газарс бол нэлээд гарсан. Ялангуяа эндээс сүм хийдтэй холбоотой, бурхан шашинтай холбоотой тэр бурхан шашны одоо илэрхийлж байгаа хамгийн эхлээд бурхан шашинтай сүм хийд рүү ингээд ороход нэг сүм хийдэг гэдгийг тодорхойлоход нэг нүүр ваарнаас ахуулаад мэдэгддэг. Нүүр ваар нь олон зүйлийг илэрхийлдэг. Тухайлбал хэлбэржилт, утгын бэлэгдлүүд нь аль цаг үед шашны ямар утга агуулгыг илэрхийлж байгаа вэ гэдгийг тодорхойлж өгснөөр археологийн судалгааны чухал баримт судалгааны хэсэгт тооцогддог байна. За ингээд энэ хард түнний орд дээрээс бол хамгийн эхлээд олдсон тодорхой шинж тэмдэгтэй олдсон зүйлүүд Зэбад буюу бид нэр Зэбад гэд нэрлэгдэг. Ийм одоо Зэбадын дүрстэй ийм одоо нүүр барууд их илэрсэн. За нэгдүгээр шинж тэмдэг. Хоёрдугаарт нь бол эндээс гарсан зүйлүүд төр цац суврагм одоо жижигхэн байгууламжууд бас олдсон. За мөн одоо эндээс энэ өнгөрсөн жилийн бас малталгаар бас үүсэн дээр бичсэн ном олдсон. За үүнийг одоо мөн археологийн хүрээлэнгийнхэн сэргэн сурлаад одоо бид нэр энд яг эд уншилтаа хийж байна. Олдсон бас нэг сонирхолтой зүйл нь бол тэр яг тухайн байгууламжийн одоо гол шүтээний хэсэг гэж хэлээд байгаа бид нар одоо сүүлийн үед гэж нэрлээд одоо тэрэн дээр бол үүдний хэсгээр нь тийм чулуу шигтгмэл тийм төвсмөл шаллын хэсэгтэй. За тэр шалнууд дээр байгаа төгслийн хэлбэрүүд нь бол
14-5 төрлийн зүйлс байгаа. За тэрэн дотор байгаа юмнууд гэх юм бол одоо бадам цэцэгч байдаг юм уу? Одоо дэвгэрэн одоо хилэн тодорхой гих зэрэг одоо ямар нэгэн байдлаар тийм шашин номын зориулттай юм а гэдэг нь тодорхойлж байгаа. Шигтгэмэл чулуун шал гэдэг нь олготон зэрэг одоо голын мөлгөр чулуугаар суулгаж ийсэн тийм шал. Тэрүүн дотор нь бол одоо тосгуур бараар одоо хээлээд амтны дүрс, цэцэг навчны дүрс энэ бүгдийг бол хийсэн байгаа. Эрдэнэ 100 дотор болгохтон зэрэг гол зуугийн үүдэн дотор бас адилхан тийм одоо суулгаж хийсэн шаланд бас амтны дүрс, тамга тэмдэг хамгийн одоо ойлгомжтой болгохтон зэрэг тэрнийг хашиж хүрээлсэн хүрээн дотор багтааж хийдэг. Ерөөсөө нүдэлж хийдэг. Хэрмэн доторх барилгын хийц, хэлбэр, шал, сүм хийдийн хэв шинжийг агуулж байгааг харахад манай оронд бурхны шашин нэн эртэд дэлгэрсэн гэдэг нь илэрхий байна. Манай улсад байгаа эртний сүм хийдүүдийн төөрүүд ч үүнийг батална. Ялангуяа нэн эртний дэлгэрэлттэй холбоотой газруудад сэлэнг мөрний айс авдах бүс нутаг ихээхэн хамааралтай байна. Энэ талаар нэр тэрдэмтэн Заваа Дамдангуй Алтан дэвтэр хэмээх бурхны шашны түүхийн зохиолд Булган аймгийн Хотог өндөр суманд байх бие булгийн 100 их хийдийн төр шашны маш эртний дэлгэрэлтэнд хамаарна гэж тэмдэглэсэн байдаг. Бусад судалгаанаас харахад ч үнэн бодит байгааг тэмдэглэсэн билээ. Энэ нь монголчуудын түүх соёл үзэл санааны шашин шүтлэгтэй холбоотой байсныг харуулж байна. Манай эрдэмтэн судлаачдад судлаад ер нь бол 2000 жилийн одоо тэртегээс бурхны шашин дэлгэрсэн юм байна гэж одоо ингэж үздэг. За үнийг бол манай эрдэмтэн судлаач ерөнхийдөө 3 цаг үет авч үзээд байгаа. Их эртний бурхны шашин дэлгэрэлт. Тэр нь бол хүннөөс хойш одоо үеийн дэлгэрэлт. За энэ дараа нь хүннөөс кетан одоо хүртэл үеийн дэлгэрэлт. За дараа нь бол Монголын эзэнт гүрний үеийн одоо дэлгэрэлт гэж энийг бол бурхны шашны дунд үеийн дэлгэрэлт гэж үздэг. Ингэт толгойн хүн чулуун хөшөө сүмийн төр. Монгол оронд бурхны шашин нэн эртээ дэлгэрсэн хэмээх бас нэгэн нотлогоо байх нь Булган аймгийн Сэлэнг суманд байрлах Ингэт толгойн ингэрдэх хүн чулуун хөшөө орой дээр нь байрлах сүмийн төр юм. Энэхүү хүн чулууны хөшөө нь 2 м 20 см-ийн өндөртэй цээж хэсгэрийн 70 см өргөн 30-аас 40 см-ийн зузаантай боржин чулуун хөшөө юм. Энэ Ингэт толгой дээр малталсан малталгаар сүмийн тойрын дээр анх удаа ийм бүр одоо гүний малтлах хийж, энэ одоо сорилын малтлах хийж, эндээс гарсан дээжүүдээ бид нар олон улсын одоо лаборатори шинжилгээнд одоо өгч явуулж, тэгээ ялангуяа энэ Японд өгсөн энэ шинжилгээгээр энэ онцаг тогтоох радиокарбоны арга гэж CR4 гэдэг энэ одоо шинжилгээгээр Ингэт толгойгоос малтсан олдсон зүйлүүд маань нийтийн тооллын одоо 4-р зуунд хамарч одоо үзсэн. За яг тодруулан хэлэх юм бол 381 оны одоо орчимд байна гэж одоо онцагийн тогтоож өгсөн. Тэгэхээр энэ бол сурвалжийн мэдээ ялангуяа хүннөө Сямбид бурхны шашин өндөр хөгжөөд түүний дараа Няран улсын үед одоо бурхны шашин Монголын төрийн шашин болсон байсан. Яг энэтэй холбоотой ялангуяа зарим зөвчд энэ ер нь энэ Жужааны үеийн одоо бурхны шашин бол одоо төрийнхэн шашин одоо байсан. Энэ одоо үед төрийн одоо хааны дэргэд одоо лам залраад тэр хаан бол одоо хааны багш болоод ингэж одоо өдөрдөг байсан. Тэр Дармаприя гэдэг одоо лам бол тэр Няран улсын одоо хааны багш, улсын багш одоо цолтой байсан гэж ингэж одоо үзэж байна. За энэ бол ер нь бол түүхэн үндэстэй нотлохотой байна гэдэг энэ одоо археологийн болтлох шинжилгээ энэ зүйлийг баталж өгч байгаа юм. За энэ хүн чулуу хөшөөг бол зарим судлаач нар хүн чулуу гэхээс илүүтэй бурхан багшийн хөрөг байна гэж, дүр байна гэж тодорхойлдог. За өнгөрсөн жил манай маллах хийсэн Ингэт толгойн дурсгалт газрын судалгааны үр дүнд бол бид нэр он цагийг нь харьцуулсан аргаар тогтоосон. Тухайн үед бол илэрсэн одоо нүүр варны хээ чимэглэлийг нь бол харьцуулалтын аргаар тогтооход Жужааны үед холбогдох боломжтой дурсгал байна гэж таамаглаж ирсэн. За тэгтэл тэр дурсгалаас илэрсэн одоо модноос дээж аваад тэр Японы радиокарбоны лабораторид явуулсан. За энэ судалгааны одоо дээжийн он цагийн хариу бол сайхан ирлээ. За энэ он цагийн хариугаар бол ерөнхийдөө 416-аас 538 оны хооронд
холбогдох боломжтой дурсгал гэдэг нь бол тодорхой болсон. За энэ бол энэ дурсгалын бол үнэмлэхүй онцаг гэж болно. За радиокарбоны онцаг бол ерөнхийдөө одоогоос хэдэн жилийн өмнөх вэ гэдгийг л тогтоодог онцагийг судалгаа байдаг. За ерөнхийдөө бол байгалийн ухааны аргаар тогтоож байгаа онцаг бол хамгийн найдвартай онцаг гэж ойлгож болно. Хүн чулууг бурхан багшийн дүр гэж үзэх хэд хэдэн таамаглал бий. Дундад Азийн нутаг буюу Афганистан, Туркменистан зэрэг орнуудаас 7-8 дугаар зууны үеийн бурхны шашны олдвор их олддог. Ялангуяа их хөлөгний уламжлал дэлгэрсэн газруудад бурхан багшийг босоо байдлаар мөн баруун зүүн мотрыг дээш харуулсан нь мотрлох буюу чагжаа маягаар бүтээдэг уламжлал маш их дэлгэрч байжээ. Энэ нь эртний энэтхэгээс уламжлалтай бурхныг бүтээдэг арга ажээ. Бурхан багш анх болоо Тэнгэрийн орноос ээжийнхээ ачийг хариулаад Тэнгэрийн газарт бууж ирж Тэнгэрийн оронд нам болж байгаад бууж ирэхдээ анх энэ бурхан багш ингэж моторлог буюу ийм чагжааг үзүүлсэн гэж. Тэгээ энэ нь бол алгаа ингэж баруун алгаа ингэдэг нь дээшээ харуулсан нь бол авралын чагж гэж бэлэг тэмдгийг үзүүлж байгаа. Баруун зүүн моторын алгыг дээш харуулдаг гэдэг нь бол энэ бол авралыг өгөхийн моторлог гэж нэрлэгддэг. Бурхан багшийг бүтээсэн тэр олон мянган жилийн туршид бүтээсэн тэр олон зууны турш бүтээсэн бурхныг харахад гадна талд нь орхимжин ингээд салхинд намирж байгаа юм шиг ийм уйлдсан зориготой байдлаар бүтээгдсэн байдаг л да. Тэр нь бол зургууд дээр харагддаг. Чулуун бүтээсэн бурхтууд дээр харагддаг. Тэр хэв шинжил энэ манай чулуун бурхны гадна талын орхимж гадна орхимж шүү дээ. Энэ орхимжны байдал дээр бол бас харагдаж байна. Нутгийн иргэд хүн чулуун хөшөөг далхаа банд хэмээн хүндэтгэн нэрлэж 1970 оноос хойш хуулийн хүрээнд хамгаалж ирсэн бөгөөд 2020 оноос улсын хамгаалалтанд байх дурсгалын жагсаалтанд оруулжээ. Ингэснээр Монгол улсад одоогийн байдлаар 197 хүн чулуун дурсгалыг засгийн газрын тогтоолоор хамгаалтанд аваад байна. Бас нэг сонирхолтой дурсгал нь хүн чулуу байрлах уулын өрөө буюу ингэт толгой дээр хамааралтай байж болох сүмийн тойр илрээд байгаа юм. За бид нар энэ ингэт толгойн хүн чулуун хөшөөг Монгол нутгаас олдсон бусад хүн чулуун хөшөөтэй харьцуулан судалж үзэхэд бол энэ хүн чулуун хөшөө бол дүрслэл хэлбэр хийцийн хувьд бол эрс ялгаатай. Одоогийн байдлаар бол Монгол нутгаас олдсон цор ганц ийм өрмөц хийцтэй хөшөө байгаа бол тодорхой байна. За харьцуулсан судалгааны үр дүнгээс харахад бол ингэт толгойн хүн чулуу болон ороо дээрх энэ байгууламжтай бол ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн таамаглалыг төшөөлж байгаа бид нар. За учир нь бол энэ хүн чулуун хөшөөнд зориулсан тэр тахилын сүм нь бол уулынхаа ороо дээр байсан байд. Магадгүй хүн чулуун хөшөө тэнд байжгаад урагшаа нуурж унсан байхыг бас үгүйсэхгүй. Сүүлдээ бол тэнд зоосон байхыг үгүйсэхгүй. Энэхүү сүмийн тойр байж болох барилга вааран дээвэртэй, чулуун хан суурьтай. Варан эдлэлийг наривчлан харахад хийцэн чанартай, чамбай хийсэн нь харагдах бөгөөд цаашид хийх малтлагаар илүү тодорхой мэдэгдэх юм. Өв соёлын голомтой төслийн хүрээнд археологийн судалгаанд орчин үеийн судалгааны шинэ аргыг нэвтрүүлээд байгаа нь геофизик буюу соронзон болон цахилгаан хайгуулын багаж ашиглаж судалгаа хийх арга юм. Газар доор бологдсон ваар, чулуу, мод, үнэт эдлэл, булш бунхан зэргүүд нь хүний гараар бүтсэн байдаг учраас тэдгээр нь тодорхой хэмжээний соронзон шин чанарыг агуулдаг. Соронзон шин чанартай байгаа нь тухайн орчноос ялгарч гүний хэмжээг үрдчлэн харах боломжтойг тогтоогод байна. Соронзон чанар чинь зөвхөн л төмрийн агуулгатай юмыг зургалдаг болвол сахилгын хайгуул бол нөгөө эсэргүүцлээр нь тэр тог дамжуулах чанараар нь тийм учраас нөгөөтгөө баталчих гэдэг юм давуу талтай. Жишээлбэл бид нар шавар байна гэд мэдчихээд сахилгын хайгуулаар шаврыг батлахын тулд эсэргүүцлээр нь давхар шалгадаг юм. Тийм учраас юу гэдгийг бид нар хоосон орон зай байхын вакуум үүссэн тийм орчин байх юм бол тэр бол сахилгаан дамжуулах чанар өндөртэй харагдана. Дээврийн баар, нүүр баар, тосгуур баар, за тоосго гэд ингээд олон төрлийн барилгын хэрэглэгдэхүүн. За мөн тэр залгаа байгаа хоёр ингээд толгойг хэмээх тэр толгойн орой дээр байгаа хоёр залгаа жижиг сүм байж болох төөрийг бол нэгийг
илрүүлж бүрэн баримтжуулалт хийж судалгааны эргэлтэнд орууллаа. Эзэнт гүрний үеийн археологийн судалгаа, булшны малтлага. Өв соёлын голомт төсөл буддын шашны 2000 орчим жилийн түүхийг археологийн олдвроор нотлох, хадгалж хамгаалах ажлыг ийхүү гол чиглэлийн болгож байна. Мөн монголчуудын түүх бол дэлхийн түүх хэмээн эрдэмтэн судлаачид бичдэг. Тиймээс энэхүү төсөл эзэнт гүрний үеийн археологийн судалгаа, шинжилгээний ажилд дутагдaltaй, зогсон гуайгааг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох нь нэн тэргүүний зорилт болж байна. За төслийн хүрээнд бас нэг ажлыг хийсэн нь бол энэ Монголын зүүн бүс нутагт шинээр илэрч олдсон Монголын эзэнт гүрний үеийн булш орчуулгын дурсгалын судалгаа байгаа. Хэрлэн баян цагаан уул бол Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумаас зүүн хойш 20 км-ийн зайд буюу Хэрлэн голын урд орших өндөр уул юм. Энэ уулын орчинд шин чулуун зэвсгийн үеэс эхлэн 14-р зуун хүртэл эртний нүүдэлчид амьдарч булш мухнаа үлдээсэн түүх археологийн чухал дурсгалт газарт зүй ёсоор тооцогдно. За манай судалгааны баг бол Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумын Хэрлэн баян цагаан нэртэй ууланд бол нийт 7 тонны булш малтан судалсан. За эдгээр булшнууд бол бүгд бол одоо Монголын эзэнт гүрний үед буюу одоо 13-аас 14-р зууны үед холбогдох монголчуудын үлдээсэн одоо ийм булш орчуулгын дурсгал бол тэндээс олдсон одоо олдврын байдлаас бол харагдаж байна. Эзэнт гүрний үеийн орчуулгын газруудад байгаа булшны энэ байрлалаас харахад бол ялангуяа бол одоо газрын дээд цээжин хэсэгт бол ийм том булшнуудыг за тухайн нийгэмдээ зэрэг дэвийн хүч юм уу те Овг аймагт илүү давмгаал хүрхтэй энэ хүмүүсийг бол газрын дээд хэсэгт тавьсан байх боломжтой. За харин арай зэрэг дэндээ наваад бага хүмүүсийг бол уулын бил хэсгээр ингэ тавьсан ийм одоо зохион байгуулалт мэдэгдэж байна. За бидний малтсан жижиг хэмжээний булшнуудаас бол хүний оршуулга бол илэрсэн байгаа. Энэ бол бүгд бол тоногдоогүй байсан. За оршуулгаас бол чулуугаар хийсэн жижиг совсон зүйлтнүүд за хазаарын төмөр амгаа зэрэг бол олдрууд илэрсэн. За харин том хэмжээний булш буюу одоо энэ дугуй хэлбэртэй булшнуудаас бол модон авсанд хийсэн хүний оршуулга илэрсэн. Авс нь гадуур улаан бодогтой. Дотор талаас нь харахад оршуулсан хүний чанха хойд зүгийг чиглүүлэн тавьсан байна. Харин хажууд нь хос төмөр дөрөө мөнгийг жийжүүдэн хийсэн гоёмсог хийцтэй мөнгөн эдлэл, ман чулуугаар хийсэн чулуун совс дийл хувцас байжээ. Хувцас нь олон жилийн явцад хөрсөнд шингэж муудсан байгааг илтгэгч дээлийн хүрэл товчнууд яг тэр хэсгээс олджээ. Мөн талигачийн баруун хойд хэсэгт ширэн эдлэл дээр шигтгсэн тэг 13-аас 5 мм хэмжээтэй хүрлийг шигтгэж хээ чимгэлэл гаргасан малгай байж болзошгүй эдлэл гарсан юм. Одоогор археологийн хүрээлэнгийн судлаачид сэргээн засварлах ажлыг хийж байна. Харин арга яснуудыг эрэгтэй эмэгтэй байсан эсэх хэд орчим насны хүмүүс байсан бэ гэдг нь лабораторийн шинжилгээгээр тодорхой харагдах юм. Ийхүү өв соёлын голомт төсөл урт удаан хугацаанд үргэлжлэн хэрэгжснээр Монгол улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд хойч үедээ үнэн зөв бодиттой мэдээллийг баттхан үлдээх, цаашлаад дэлхийд таниулах ач холбогдолтой юм.